Одондөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц өөх Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн Стандарт Catering компани бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одондөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 сталганы одон дайртыг хүргэж байна. За өдрийн ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За 5 дугаар хэсэг. 5 дугаар хэсэг. За ерөнхийдөө нөгөө одоо нэвтрүүлэг бичиж байгаа хугацаа маань одоо 6 дугаар сар 6 сар гараа явж байна те. Ер нь тэгэхээр нөгөө үндэсний баяр наадам маань ойртоод цаанаасаа л нэг ингээд догтлоод ах юм. Тэгээд нодлон жилчим Увс аймгийн 100 жилийг очиж үзсэн. Тэгээд тэгтэл би хэлж илээсэн л та. Нэрээ хүн чинь Монгол хүн чинь те. Заавал одоо зөвхөн байгаа газараа нэг ингээл наадам болохоор нэг гараал зугаалдаг шүү дээ. Нэг зугаалаад нэг модны хаяанд очиод нэг голын ирдэр хөвтөх биш. Бидэнд чинь маш том өргөн нутаг байна. Хаа дутаа газар очиж наадаг эрх нь байгаа. Тийм учраас би ингээд өнгөрсөн жилээс ахуулаад жил болгон нэг аймгийн наадмуудыг онцлоод гоё очиод үзээд явд юм уу. Тэгэхээр надад одоо ч би 30 гарч байгаа гэдэг чинь баг 50 гартлаа би маш олон наадмуудыг үзэх нь шүү дээ тийм гоё боломж байгаа юм чинь. Яг тэгээд нөгөө наадам ойртод тэгэхээр ингээд сэтгэл ингээд хөдлөөл байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд сүүлдээ яг төрөө улсын наадмын төрөө бөхчүүдтэй аймагуудыг яриад эхэлсэн чинь одоо ингээд сүүл рүүгээ буюу өнөөдөр чинь хамгийн сүүлийнхэн шүү дээ. Тэгэхээр хамгийн оргил хамгийн их төрөөтэй аймагуд байгаа гэсэн үг. За энэ дунд өнгөрсөн дугаар дээр бид чинь Хөвсгөл аймгийг ярьсан те. Хөвсгөл аймаг чинь 11 төрөөтэй. Улсын наадмынхаа 11 төрөөтэй, 11 үзүүртэй. Хинтээ аймгийн хувьд 13 төрөөтэй, 3 үзүүртэй байна. Төв аймгийн хувьд 14 төрөөтэй те, 13 үзүүртэй. Ингээ бодглохлоор хэрвээ Төв аймгийн наадам ч юм уу, эсвэл Хөвсгөл аймгийн наадам, Хинтээ аймгийн наадмыг очиод үзвэл тэнд бас гал гарсан наадам болдог байх гэж бодоод байгаа байхгүй. Гээ байж идэл араас нь дахиад 2 том аймаг нэмэгдлээ. Тэгээд энэ жил би бүр албаар Баян Үлгийн явд юм уу? Баян Үлгийн явж яг наадмаар Баян Үлгийн наадмаар нь Баян Үлгэд баймаар байгаа. Ингээд ер нь гоё 21 аймагуудаа бүгднгийн тойроод жил болгон наадмуудыг үзээд явах тийм хүсэлтэй байгаа. За тэгэхээр өнгөрсөн дугаар дээр хэдүүлээ улсын наадмын төрөө хүртсэн аймагуудын одоо ерөнхийдөө сүүлийн одоо айргийн 5 гэсэн үг байхгүй. Сүүлийн жоох одоо эхний айргийн 5 гэж хэлж болно те. Тэнгууд 5-т нь Хөвсгөл аймаг явж байгаа. 11 төрөө 11 үзүүртэй. Хинтээ аймаг болохоор 4-т нь 13 төрөө 3 үзүүртэй. Төв аймаг болохоор айргийн 3 дээр те. 14 төрөө 13 үзүүр гэсэн тоогоор бичигдсэн. За тэгвэл одоо айргийн 2 дээр гэх юм уу те. Аман хөзөөнд гэх юм уу. Архангай аймаг бичигддэг юм байна. За тэгэхээр энэхүү үзүүлэлтэнд бол Архангай аймаг маань те 16 төрөө 24 үзүүр гэдгээр одоо айргийн аман үзүүнд те жагсаж байна. Тэгэхээр алдарт луу хүний Бандан аваг тэргүүт Архангай аймгийн бөхчүүд. За тэгэхээр Архангай аймаг маань бол олон төрөвтэй бусад аймагудаас ялгаатай. Тэдний хувьд болохоор наадмын төрөөнүүд нь нэг хүний давамгайлал байхгүй. Одоо жишээл Хинтээ аймаг дээр чинь 13 төрөө гэчээд 13 төрөөнийх нь 11 нь Бат Эрдэнэ аваргын авсан төрөө гэж штэ. Гэтэл Архангай болохоор арай өөр байдаг юм байна л да. Жишээлбэл нийт 11 хүчтэн улсын баяр наадамдаа төрүүлсэн гэж үзэж болно. 16 төрөө штэ. 16 төрөөнийх нь 11 нь өөр бүхчүүд төрүүлсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас бүхийн их ундрахтай тий нэг хүн дээр давмгаалсан биш юм байна. Тэгэхээр Увс аймгийн хувьд жишээлбэл төрөөнийх нь 10 төрөө Баянаа аваргын төрөө орчиж байгаа шүү дээ. Гэтэл Увс юу гэдгийг Хинтигээс ялгаатай нь Архангай аймаг бол ийм олон хүчтнүүд ээлжилж төрөөнүүд авсан. За мөн ардын хувьсгалынаас хойш жилүүдэд нийтдээ 25 аварга төрсөн байдаг. Тэгэхээр одоо 25 аварга төрснийх нь 5 нь тус аймгийн аварга гэж байгаа байхгүй. Тэгээд 5 одоо аврагтаагийнх нь 2 нь бүр дархан аврах цолтой ийм байдгийн байлээ. Тэгэхээр Архангай аймаг бол одоо бусад аймагуудаас ийм ялгаатайгаас гадна тэр 5 одоо аваргуудын нэрийг дурдах юм бол Луугүний Бандан авраг орно. За Алдарт Буур Жамин авраг орно. Дээрээс нь Даян авраг Чимэд очир бичигдэнэ. За Дархан авраг Өсгөөр ороод түүний ард орол Улсын авраг Санжаа дамп. Ийм 5 авраг одоо Архангай аймагаас төрсэн байдаг. Түүнийх нь 2 нь буюу Чимэд Өсгөөр авраг ч юм бол Дархан авраг те. Тэгээд нэг нь болохоор за тэр нь хойштоо гарах баха. За тэгээд ардын хувьсгалын буюу 1922 онд наадамд Архангай аймгийн харьяат Луугүний Бандан авраг. Тэгэхээр бидний барьж байгаа жагсаалтын хамгийн ихний наадамд нь Луугүний Бандан авраг төрүүлсэн. Тэгэхээр Дүүнхрийн Далантай гэдэг арслан орхиж төрүүлж исэн юм байна. За 1923 оны наадамд Архангай аймгийн харьяат Дүүнхрийн Далантай арслан Босоо Самдан аврагыг даван төрүүлж ижээ. За ер нь бол Архангай аймгийн төрөөнүүдийг харж байхад улсын наадамдаа тунчиг тийм жигд оролцдог бол таарж байгаа. Тэгэхээр 1922 болон 1923 оны наадамд төрүүлсэн архангайчууд 1926 болон 27 онд дахин төрөө авч
байгаа. Энэ хоёр төрөв бол алдарт Бууржамин аваргын төрөнүүд байгаа. Бууржамин аварга болохоор 1926 он Архангай аймгийн нутагт одоо нутаг нэг Төмөр Баатар Арслан 15-нд хаяж аварга цолыг хүртсэн байдаг. Харин 1927 онд наадмын 15-нд Өвөрхангай аймгийн харьяат Мэдэн хэмээх аюур Арслан орхиж Монгол улсын даян аварга цолыг хүртэж исэн. Тэгэхээр угаасаа бүхийн ундрахтаа нутаг очихл болохоор нэг бүхэн төрүүлэхэ болол ингэж идэл дараагийн бүхэн залгаад гараад ижих жишээ нэ. Ингээд 1929 оны наадамд Архангай аймгийн харьяат Босоо Банзар төрүүлж улсын Арслан цолыг хүртсэн. За Босоо Банзар Арслангийн хувьд гэх юм бол Монгол түмэн аваргын дайтай бүх байсан гэж ер нь бол хэлдэг. Энэ хүний талаар бид нар бас нэвтрүүлэг хийсэн учраас та бүхэн дэлгэрүүлж үзэж болох юм. За зүгээр түүний наадамд барилдсан амжилтыг нь дурдах юм бол 1927 онд 8 давж шүвгийн дөрөвт үлдэн улсын заан цол хүртсэн. 1929 онд 10 давж төрүүлээд улсын Арслан болсон. 1930 онд 9 давж үзүүлсэн байх жишээ нь. Ийм чанартай байлдаануудыг хийдэг. За энэ амжилтыг нь одоогийн дүрмээр үнэлэх юм бол яа харахгүй даян аварга цолтой бүх байхаар ийм байгаа юм. Ингээ харахаар 1922-оос 1929 онд болсон 8 наадмаас 5 төрүүг нь Архангай мөчөд авчиж байгаа гэсэн үг. 1930 он гараад тэд ямар тач төрүүгээ авсаар л байсан. За 34 онд Архангай аймгийн Үлзий цумын харьяат Улаан хүзүүд хэмээх хүрлийн дэлэг Арслан 15-нд Мөнгөн морьтын Чимэд Арслан өвдөг шороод болон улсын наадамда төрүүлсэн байх юм. Тэгэхээр Архангай аймгийн Үлзий цум бүхийн угшилтай нутаг энэ нутгаас өөлтийн 3 Арслан гэж алдарсан 3 Арслан цолтой бөхчүүд гарсан байдаг. Тэр 3 нь хийн гэхэлэр улсын Арслан Босоо хэмээх Банзар Арслан, улсын Арслан Улаан хүзүүд хэмээх дэлэг, улсын Арслан Чойжил сүрэн нөгөө барьцгүй цохих мэхээр алдарсан Чойжил сүрэн гэдэг арслан. За энэ 3 бол өөлтийн 3 арслан, гуруула Архангай аймгийн Үлзий цумын одоо гаралтай гэж байгаа. За ингээд үргэлжлүүлээд 1938 оны наадам дээр Архангай аймгийн Жаргалан цумын харьяат улс даяар Эрээн хавиргт хэмээн алдарсан Төрбат 15-нд Өвөрхангай Банд Арслан 5 төрүүлж байгаа. Тэгэхээр Банд Арслан бол Цоодл Арслан болон Дэрэнбор Самдан жигмэд хэмээх арслангуудын нөгөө багш шүү дээ. Тэгээ нөгөө хоёр шавь нь хоорондоо үзүр төрөн дээр гарч иж барилддаг багш нь хараа сууж идэг. Тэгэхээр энэ хүн бол бас л Архангай аймгийн гаралтай ийм хүн байна. За энэ наадмаас 5 жилийн дараа буюу 1943 оны наадамд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Аат Лувсан Жамц хэмээх алдартай нэгэн бүх төрөн гарсан тийм. Тэгэхээр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Содбор 9-5 төрүүлээд улсын Арслан гэдэг цолыг хүртдэг. За Аат Арслангийн хувьд болохоор мэдээж нөгөө онцлог гэх юм бол Аатай, Омогтой тэр барилдааныхын талаар та бүхэнд бас дэлгэрэнгүй хөргөж хийсэн. Тэгэхээр үндэсний бүхэд өөрийн гэсэн өнгөтэй цөөхөн хідэн бөхчүүд байдаг. Түүний нэг нь бол Аат Лувсан Жамц хэмээх энэ арслан. За харин хойдон жил нь буюу 1944 онд нэгэн цаг үед үндэсний бүхийн торгон дэвжийг чимжүүлсэн нэгэн аварга анхны төрөөгөө хүртэж гарч ирж байгаа. За энэ аварга бол улсын даян аварга Чимэд очир аварга. Тэгэхээр 1944 оны наадмын 9 даваанд Төвдөн дорж аваргыг өвдөг шороод болон улсын Арслан цолыг хүртсэн байдаг. Энэ бол одоо Төвдөн дорж аварга болон Чимэд очир аварга хоёр чинь нэг цагийн хоёр хүчтэй байгаа шүү дээ. Тэгэнгუთ Төвдөн Чимэд очир гэдэг энэ хүний хувьд болохоор Төвдөн дорж аврагта төрийн наадмын одоо баруун зүүн магнаг тэргүүлэн босч барилддаг хүчит аврага. За энэ дээр бас нэгэн олон удаа дурдсан сайхан наадам бол 1947 оны наадам тий. 47 он Чехийн Праг хотод дэлхийн залуучууд оюутны анх дахь наадам Төвдөн дорж аврагта хамтдаа явж байгаа хүн энэ Чимэд очир аврага юм. Тэгэхээр энэ хоёр маань бол үндэсний бүхийнхэн гайхамшигыг дэлхийд дахинд үзүүлж одоо харуулж үзүүлэлт тоглолтуудыг хийж явсан. За эргэж ирээд 48 оны наадам 49 оны наадам гэдэг нөгөө Шарвын Батцавар аврагч чинь орж ирж байгаа тий. Энэ наадмууд. За ингээд 44 онд тэр Чимэд очир аварга төрүүлснээс хойш араас нь чинь нөгөө Шарвын Батцавар аврагч чинь дараалж төрүүлж мөрүүлээ тэгээд ингэж явж хагаад анх төрүүлснээс хойш буюу 6 жилийн дараа 1950 оны наадам дээр улсын Арслан Чөлтөм сүрэнг орхиж төрүүлээд Монгол улсын даян аварга цолыг хүртсэн. Тэгэхээр даян аварга Чимэд очрын бас барилдаануудыг ингээд харах юм болно шүү дээ тий. За 1943 онд 5 даваад улсын начин болж байгаа. Тэгээд 44 онд 9 даваад шууд төрүүлж байгаа. Ингээд улсын Арслан болсон. За 45 онд 7 давсан, 46 онд 9 даван үзүүлж улсын аварга цолыг хүртсэн. За тэгээд 1948 онд 6 давсан, 50 онд 9 давж төрүүлэн даян аварга болсон. 51 онд 8 давж шүвгийн дүрт үлдсэн. 52 онд 8 давж улс даяар дуусах чимэг нэмсэн. 1953 онд 7 давсан, 1957 онд 5 давж шүв гөрсөн. Ингээд нийтдээ наадмын барилдаануудыг харахаар улсын наадамда 2 удаа төрүүлж 2 удаа үзүүлж нийтдээ 10 удаа шүв гөрсөн. Ийм гайхамшигтай аварга. За хоёулаа хамтран ажиллаж ярьцыг өргөжлүүлье. За тийм. За стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани оруулж ирдэг Good SOJ өнөөдрийн дугаарыг ивэнтгэж байгаа. За энэ SOJ нь Солонгосын алдарт Мухак үйлдвэрийн хамгийн олон төрөлтэй SOJ гэдгээр алдартай. За Мухак нь 96 жилийн түүхтэй юм байна. За 96 жил гэдэг бол нэг бүтээгдэхүүнийг төгс төгөлдөржүүлэх
хөгжүүлэхэд хангалттай хугацаа байгаа. За маш олон төрөлтэй гэж хэлсэн. Маш олон жимсний хамттай. Одоо нэг сархт чинь нэг тим байдгийг ерөөсөө өмнө мэддэггүй байж. Гэтэл сууж үчин алимтай, шивуутай юу гэдэг чинь маш олон төрөл юм байна. Тэгээд мухаки нэг онцлог нь юу гэхээр алкогольны хэмжээг бууруулснараа дэлхийд алдартай юм гинэ. Энэ сууж үчин 16 градус гэхээр маш бага градустай гэсэн үг. Тэгэхээр ер нь яг хоолны хажуугаар даруулга болоод хэрэглэхэд их айтайхан таатай байх нэ. За бүх сүлжээ дэлгүүрүүдээр за ер нь хаасаагүй бодолд алж байгаа та тэгэхээр. За дэлгэрэнгүй мэдээллийг 77 19 дугаар хацаас авах юм байна. Би нэрээ сонноос нөгөө нэг рекламда уншсаар байгаад рекламда орно гэдэг шиг өнгөрсөн 7 хоногт хүнсээ цуглуулж явах та. Бас томоохон нөгөө сүлжээлүүрээс цуглуулж байгаа юм л да. Тэнд чинь ингээд нөгөө олон төрлөд байгаа шүү дээ. Тэгсэн чинь яг тэр дунд гүдээ айгүй онцгой харагдсан юм бэл. Тэгээд таны хэлжсэн нөгөө шивгагч тарвас те тарвас юу илээ маш тоормоор гэд маш олон төрөл байт юм лээ. Тэгээ би төрөл болгоноос нь автсан байгаа. Оройд нэг амсаад ингээд нэг юм за энэ амттаа гоё юм байна, энэ нь гоё юм байна, энэ нь гоё юм гэдэг юм ингээд яг өөрийнхөө юунд таарах үз одоо тааламжинд нийцж явах үз тэр гоё төрлөө олж аваад бас ингээд гоё хөдөө гадаа явахтаа ч юм уу нэртэй ч юм уу найз нөхдөдөө уулзж явахдаа хэрэгэлдэм үү гэж тавцсан байгаа. Тийм градус багтаа учраас тохиромжтой шүү дээ. Хатуу юм ч юм бол тэр дурам яарчин. Тийм би бол ялангуяа нөгөө одоо тиймэрхүү суух цагийг илүү нэм нөгөө анхаарч явах хэрэгтэй үн цэнтэй цаг гэж боддог байхгүй. Тэгээд ингээд юу гэдгийг 5 дахь өдөр болгоны орой гардаг ч гэдэг юм эсвэл нэг одоо боломжтой үедээ шууд ингээд хүн уулзыг уулзаад ингэхгүйгээр за би нэг энэ наадмын тим өдрүүдэд надад нэг тим хугацаа гарна те. Тэр үедээ би тим газрыг үзье. Тэгэхэд надад ингээд суух одоо гэр бүл маань юм уу те хүрээл маань байна. Тэднэртэйгээ би ингээд суухдаа ийм юм яриа гэд ингэж бодож ингэдэг учраас надад ийм удаан хугацаанд гоё яриа өрнүүлээд суух маань илүү чухал байдаг байна. Тэгэхээр надад айгүй бас таарад байгаа юм шиг байлээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд 1950 онтоо золгосон тэр. 1950 оноос хойш ерөнхийдөө за тэрээр ч явах. 1950 оноос хойш Архангай аймаг те 1962 оны хүртэл Архангай аймгийн бөхчүүд наадмын төрөө аваагүй хэдий ч гэсэндээ 3 удаа үзүүлэлт амжиж байгаа. Ерөнхийдөө ингээд харахаар 1922 оны наадмаас хойш нэг тийм удаан тасрахгүй байгаа ч те бүр ингээд 40 50 жилийн дараа төрлөө гэдэг тийм юм яригдахгүй ингээд үзүүр дээр төрүүн дээр гарч ирээд л ингээд л яваад байгаа. За үүнээс хойш 1952 оны наадамд болохоор Даян авраг Чимэд очир Төвдөнд очиж аврагад унаж үзүүрлэж байгаа. 58 оны наадам дээр Чойжил сүрэн аслан Дамдан аврагад 1960 оны наадам болохоор улсын зан Дамданд орчин Дамдан аврагад унаж үзүүрлсэн. Ингээд 3 үзүүр авч байгаа. Ингээд 1962 оны наадам дээр Архангай аймгийн Хотон цумын хариад Жамц, Архангай аймгийн Өлций цумын хариад улсын арслан Чойжил сүрэн хайж дөрвөлн Монгол улсын арслан цолыг хүртсэн. Тэгэхээр Архангай маань үзүүр дөрөндөө багтахаа 62 онд хоёулаа гараад ирсэн гэсэн. Тэгээд үзүүрлсэн амжилт болон төрүүлсэн амжилт нь бас нэг нэгээр нэмэгдэж байгаа. Дараа жил нь буюу 1963 онтой зодлох юм. За эндээс ахуулаад нөгөө жигжтийн мөнхөд аврахын 90 үе эхэлж байгаа маа. Тэгэхээр Архангай аймгийн хариад улсын арслан Мэжид орж мөнхөд аврахад унаж үзүүрлэнэ. Тэгээд энэ нь болохоор 63 оноос мөнхөд аврагын анхны төрөв нь эхэлж байгаа. Харин Архангайгийнхан маань үүнээс хойш бараг 30 жил наадмын үзүү төрөнд гарч чадаагүй. За ийм тохиолдол болсон. За энэ азгуутал нь 1992 оны хүртэл үргэлжилж байгаа. 92 оны хүртэл үргэлжлэхэд тэндээс Мөнх Эрдэнэ гэж харьшгүй хүчтэй арслан маань төрөн гарч ирж байгаа тийм. Тэгэхээр Мөнх Эрдэнэ арслангийн хувьд болохоор одоо 5 үзүүрлсэн гайхамшигтай амжилтыг үзүүлсэн байгаа. Энэ нь болохоор 1992, 93, 95, 96, 97. За тэгээд энийг бит хоёр нөгөө өмнө Батэрдэн аврагын талаар ярьж байхдаа бас дурдсан шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө 6 залуу заан ингээд яг зул задрах га зургуулаа ингээд начин болоод ингээд заан руу төхөөд ирж байгаа. Тэгин гол тэр 6 залуу зааныг тогтоож байгаа 2 том хүчит нь Мөнх Эрдэнэ арслан нөгөө талд нь Батэрдэн авраг 2. Тэгин гол яг саний ярьж байгаагаар 92, 93, 95, 96, 97 энэ наадмуудад дараалаад Батэрдэн авраг төрүүлж байгаа. Дараалаад нөгөө талд нь үзүүлж байгаа хүн нь Мөнх Эрдэнэ арслан. Тэгэхээр энэ жилийн наадмуудын ерөөсөө орой дээр энэ хоёр хүн л байдаг. А тэгээ нөгөө 6 залуу заан ороод ирэнгууд л яг энэ хоёр хүн хувааж аваад унгаагаал ингээл дараалал байлгаад идэв те. Ингэж жагаад 1999 оноос ахуулаад үлээ те бараг зул задарч эхэлж байгаа штэ. Тэр хүртэл энэ хоёр хүчтэн бол үнэхээр тогтоосон гэдэг. Үнэхээр тэр үедээ өөрсдийнхөө нөгөө нэг легаси гэдэг штэ те. Тэрийг бас ингээд тогтоож явсан хоёр хүчтэн. Тэгэхээр Мөнх Эрдэнэ арслангийн маань хувьд бас Архангай аймгийн хариат гэж явах.
За тэгэхээр нутгийн бас өөрөө ингэж арслан тэгээд ингэж үзүүрлэж явах үедээ ч гэсэндээ нутгийн залуу бөхчүүдэд бэлдсээр хагаад 2000 он гарсан. За 2000 он гараад Архангай бөхчүүд дахин товоон гарч эхэлж байгаа. Энд нь бол яхаарахгүй 2002, 2003, 2005, 2009 онуудад төрүүлсэн буюу 4 удаагийн улсын баяр наадмынхаа төрөг хүртсэн гэлэг жамцын өсөхөөр дархан аврагын хувьд бол мэдээж Архангай аймгийн харьяат. За энэ хүн бол ингэж одоо Архангай аймгийнх нэрийг дахин гаргаж ирж байгаа. Тэгэхээр Архангай аймгийн бөхчүүд анхны дархан авраг цолтноо энэ цаг үеэс үлгийдэн авсан. За ингээд ер нь 1962 он буюу улсын арслан жамц төрүүлснээс хойш 40 жилийн дараа Архангай бөхчүүд дахин төрийн наадмынхаа төрөг хүртэж эхэлж байгаа нь энэ. За ингээд өсгөө аваргыг залгамжлан гарч ирэх бас араас нь гарч ирэх хүчтэн удахгүй тодорсон нь Монгол улсын аварга Санжаа дамб. За тэгэхээр түүний хувьд бол одоо үнэхээр юу гэдгийг бүх зүйлс нь аварга байхаар заяасан хүн гэж манай бүх сонирхогчд болон Монгол түмэн маань ярьдаг. Тэгэхээр аварга хүндэл заяахаар сайхан бие хаа хүч чадал түнд байсан. Тэрээр 2016 оны наадамд хүчит 1024 бүх барилдахад 10 даван төрүүлж Монгол улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрсэн. Ийм аварга. Тэгэхээр Санжаа дамб аварга бол Монгол бүхийн түүхэнд бас чамгүй олон содон амжилтуудыг тогтоосон байдаг. За түүнийг нь дурдах юм бол 2008 онд бүх цэргийн баяр наадамд аймгийн арслан одоо Бат Заяагаар буюу одоо сүүлд энэ хүн чинь улсын хацаг болсон хүн л дээ. Тэнгүүт аймгийн арслан Бат Заяагаар 7 даван төрүүлээд цэргийн арслан гэдэг цолыг хүртэж байгаа юм. За тэгэнгүүт манайхан нөгөө цэргийн наадам, аймгийн наадам цолын хувьд ийм тийм байдаг гэсэн бас нэг юмуд байгаад байдаг. Тэгэхээр ямар ч сан түүний хувьд 2008 онд цэргийн арслан гэдэг цолыг хүртсэн. Улмаар 2010 онд бүх цэргийн баяр наадамд залуу бүх аймгийн арслан одоо тулгаар 7 даван төрүүлж за цэргийн арслан цолоо баталж хурц чимэг буюу цэргийн хурц арслан болсон байгаа. За ингээ 2010 онд бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг цэргийн цолтой бөхчүүдээс анх удаага төрүүлсэн. 2010 оныхоо буюу улсын баяр наадамд тэр жилийнхаа улсын баяр наадамд цэргийн хурц арслан цолноос шууд улсын зан хэмээх цолны эзэн болсон байдаг. За 2011 он. Энэ бол одоо зөвхөн Монгол түмэн гэхгүй бүр дэлхийн түмэн гэж ярих, дэлхийн одоо нийт иргэдийн гэж ярих үз одоо юу гэдэг амжилтуудыг бүртгэж идэг генес гэдэг одоо бүртгэл байгаа шүү дээ, ном байгаа. За энэ номонд одоо бичигдэх зорилгоор Монгол улс маань бүх одоо хүчит бөхчүүдийн тоогоор маш их бөхчүүдийг одоо барилдуулаад түүнийхээ төрөг тодруулъя гэдэг. За үүнийг нь манай нөгөө генесийн номд бүртгэдэг одоо генесийн албаныхан Монголд ирээд баримтжуулаад аваад явж байгаа. Ингэхэд Монгол түмэн бол нийт 6002 одоо хүчит бөхтөө юм байна гэж баталж дэлхийд бид нар 6002 хүчит бөхөө барилдуулсан. Ийм онцгой жил бол 2011 он тохиосон. За 6002 бүх гэдэг бол давааны хувьд урд хожид байгаагүй маш олон барилдаануудыг хийх хэрэгтэй болно. За бидний мэддгээр одоо 1024 бүх мөх барилдлаа гэхэд чинь юу гэдгийг 10 даваатай байна. Тэгэнгүүт 10 даваа гэдэг чинь бас дахиад маш том нуглаа нэмэгдэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь 6002 гэдэг чинь түүнээс чинь дахиад 6 дахин их бүх байна. Тэгэнгүүт тэр наадмын даваа нь 13 даваатай болж байгаа. Тэгэхээр 13 давааны ард ганцаархнаа босоо байж чадсан хүчтэн бол Санжаа дамб аваргын хувьд. За тэгэхээр 2016 онд Тулгуур төрийн 2225 их Монгол улсын 800 10 дуусар усгалын 95 жилийн үндэсний баяр наадмын бас 1024 хүчит бүхийн барилдаанд бас 10 даван төрүүлж Монгол улсын авраг гэсэн цолыг одоо хүртснээр энэ хүн бол яхаарахгүй юм түүхэн содон амжилтуудын эзэн гэдгээрээ бичигддэг. За эргүүлээд одоо Архангай аймгийнхаа нийт төрүүнүүдийг хин гэдэг хүн хэдэн хонд хүрчихсэн бэ? Үзүүр нь хэдэн хонд хүрчихсэн бэ гэдгийг хэдүүлээ. Уншиж танилцуулъя. Нилээн урт жигсаалт байна. За анх буюу 1922 онд Архангай аймгийн харьяат Луу гүний Бандан авраг маань төрүүлж анхны төрөгийг тавьж иж 1923 онд улсын арслан Далантай төрүүлсэн. За тэгээд түүний араас Буур Жамин авраг 1926 болон 1927 онод төрүүлсэн. За улсын арслан Банзар арслангийн хувьд 1929 онд төрүүлсэн. Улсын арслан Дэлгийн хувьд 1934 онд төрүүлсэн. Улсын арслан Төрбат 1938 онд төрүүлсэн. Улсын арслан Аат Лувсан жамц 1943 онд төрүүлсэн. За Даян авраг Чимэд очрын хувьд болохоор 2 төрүүлтэй 1944 болон 1950 он. За улсын арслан Жамцын хувьд 1962 онд төрүүлсэн. Даян авраг Өсгөөгийн хувьд 2002, 2003, 2005, 2009 онод 4 удаа төрүүлсэн. Тэгээд үүний араас улсын авраг Санжаа дамб 2016 онд нэг төрүүлснээрээ одоо Архангай аймаг 16 төрөвтэй гэж бичигдэж байгаа юм. За үзүүр нь бол одоо бүр 24. Түүний өмнө ус ууя.
За үзүүрний хувьд Архангай аймгийн хувьд те Улсын арслан 70-тай 1922 онд, Даян авраг Буур Жаман 1925 онд нэг үзүүр. За Улсын арслан Төмөрбаатар 1926 он, Улсын арслан Банзар 1930 он, Улсын зан Содном 1932 он, Улсын зан Гомсөрөн 1935 он, Улсын арслан Аатал Усан Жамц 1937 он, Улсын арслан Содов 1943 он. За эдгээр маань бүгдээр нэг үзүүрлэж байгаа. Даян авраг Чимэд очрын хувьд 1946 болон 1952 онуудад 2 удаа үзүүрлсэн. Улсын арслан Чойжил сүрэн мөн ялгаагүй 2 удаа 1958, 1962 онд үзүүрлсэн байна. За улсын зан Гомбод орч 1960 онд нэг удаа үзүүрлсэн. Улсын арслан Мэжид орч 1963 онд нэг удаа үзүүрлсэн. За улсын арслан Мөнх Эрдэнэ хувьд бол 5 удаа үзүүрлсэн. 1992, 93, 95, 96, 97. За Дархан авраг Өсгөөгийн хувьд нэг удаа үзүүрлсэн 2010 он. За улсын гард Аргачаагийн хувьд 2012 онд нэг удаа үзүүрлсэн. Улсын арслан Пүрэв давг 2016 онд нэг удаа үзүүрлсэн. Улсын авраг Санжаадамб 2018 онд нэг удаа үзүүрлсэн. За улсын гард Бадарч 2020 онд нэг удаа үзүүрлсэн байгаа. За ингээд нийтдээ Архангай аймаг маань 16 төрүү 24 үзүүр гэдэг энэ нөсөр их амжилттайгаар одоо улсын баяр наадамдаа төрүүлсэн аймагуудын одоо айргийн 2 дээр буюу те амун хүзүүнд бичигдэж явж байна. За хоёулаа хамтран хэлэгчээ ярьчаад өнөөг хүртэл буюу 104 жилийн хугацаанд те Монгол улсынхаа баяр наадмын аймгийнхаа одоо төрүүлсэн бүгчүүдийн жагсаалтаар төрүүлж яваа Увс аймгийн талаар яриагаа эхлэе. За тий. За аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors өнөөдрийн дугаарыг ивент итгэж байгаа. За өнөөдрийн ч яг манай Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн бүтэн жилийн бүх дугаарыг ивент итгэж байгаа юм байгууллага байгаа. За та хэрвээ машина засвар үйлчлэгээнд оруулах гэж байгаа бол зам онцлогоо үйлчлэгээ хийх гэж байгаа бол Forward Motors-ыг сонгоорой гэж зөвлөмөр байна. Учир нь тэд одоо 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр маш их туршлагатай хамт олон байгаа. За дээрээс нь Япон улсын 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байгаа. За тэгэхээр тэдний ашигладаг сэлбэг одоо хэрэгслүүд нь бүгдээрээ чанартай оригинал сэлбэгүүд байгаа гэж ойлгож байна. За тэгэхээр туршлага дээр одоо дээрээс нь чанар ороод ирэхээр ямар үйлчлэгээ болох уу гэдэг бол надаар хэлэлтгүй мэдж байгаа бах. Өөр газруудаар очихоор ч заавал юу илээ яах вүлээ гэж бас хэцүү шүү дээ тий. Гэтэ бас бүгдийг гээгүй шүү. Энд бас тийм бие чаднууд бас байдаг. Тийш яваад очичвол бас эвгүй. Тэгэхээр найдвартай газар гэвэл Forward Motors дээр очиорой гэж хэлмээр байна. Тэдний засварын төвөнд Тэц 3-ын Чанхванд байрладаг 7510 дугаараар Forward Motors-тай холбогдож болох нэ. За баярлалаа. За баярлалаа. Үүн дээр зүгээр нэмээд нэг жишээ хэлэх юм бол одоо юу гэмээр ч юм те. Би одоо нэг юм дөрвөлжин юм сав хийдэг байлаа гэж бодъё те. За тэгэн гол би түүнийгээ одоо олон зуун одоо 100 жил ч юм уу хийлээ гэж бодъё. Тэгэхээр түүнийгээ ингээд хөгжлийн явцад хүмүүсийн хэрэглэн тохируулаад байнгын шинжлэх хэрэгтэй болно шүү дээ. За энэ болгоны дамжлагууд яаж шинжлэгдсэн юм. Магадгүй тэр шинжилэл хийхэд өмнөх тэр гангийн бүтэц ямар байх вэ нэ гэдгийг бүгднийг одоо мэдж байгаа энэ хүн бол одоо миний нөгөө ноу хау багхгүй те. Одоо нуух компанийн нууцаа гэсэн. Тэгэн гол тэр ноу хауг яах вэ? Та миний тэр хайрцгийг аваад хүмүүст худалдаалдаг юм уу хүмүүст хүргэж байгаа бол магадгүй түүнийг яаж арчлах гэдгийг би танд хэлж өгөх хэрэгтэй болно. Тэгэн гол түүнийг яг хамтардаг байгууллага, хамтардаг хүндэл яг ийм тусгай сургалтаар орж хийж өгнө гэсэн үг. Тэгэн гол нөгөө Forward Motors чинь Японы тэр 8 корпорацийн албан ёсны дистрибьютор байгаадагын шалтгаан өөрийн Forward Motors дээр байгаа тэр бүтээгдэхүүнийг яаж хэрхэн тавих болон те Япон автомашин ээж байдаг юм уу тэр найдвартай гүйцэтгэл болон чанартай сэлбийг яаж зориултын дагуу стандартыг зөв тавих вэ гэдгийг тэр хүмүүст хэлж өгөх байхгүй. Тэгэхээр Forward Motors-ын инженерүүд, мэрэгжилтнүүд, одоо ажилтнууд бүгдээрээ яг энэ брэндүүдийн сургалтанд мэрэгжлийн дагуу хамрагдсан хүмүүс байдаг учраас та илүү итгэлтэй, буух эзэнтэй яг тэрийг мэддэг хүмүүст нь өөрийнхөө автомашинаа даатгах чинь гэсэн үг шүү. Тийм. Тэрнээс би нөгөө шипил дугууны шипилхэн байхгүй болчих гээд юу гэснэ те хидж хамаагүй 17-гийн шипилхтэй байлахад 21-ийн авчрыг хийчихье гэд хийдэг тим юм бол байж болохгүй байхгүй. Энэ өөрөө эслийг дагуулдаг учраас. За ингээд Увс аймгийнхаа үзүүр төрөг ярьж эхэлье. За Увс аймгийн хувьд болохоор энэхүү улсын баяр наадамда хамгийн их үзүүр төрөг хүрсэн аймагуудынхаа одоо төрөнд бичигдэж байгаа. Нийтдээ 19 төрөв. Тэгээд 12 үзүүр гэсэн үг. Тэгэхээр чи ерөнхийдөө зөв хувьчлаад үзэх юм бол 104 жилийн 19 буюу бараг 20 гэхэр чинь те худалчинд одоо 5 наадмын нэг. Тийм 5 наадам болгоны нэгт Увс аймаг төрүүлээд байна гэсэн үг. Увс аймгийн бүхчүүд мөн төрүүлээд байна гэсэн үг байхгүй юу? За, ерөнхийдөө хэдүүлээ 19 төрүүнээс өмнө татаад заяа. 2018 оноор аваад үзье л та. За, 2018 он гэхэд Архангай аймгийн одоо бүхчүүдийн төрүүгийн төрүүнийхэн тоон 16. Увс аймгийн бүхчүүдийнхэн төрүү тоон 15 байна.
18 хүртэл саяхны хүртэл байхгүй юу. За тэгэхээр одоо Увс аймгийн бүхчүүдийн бас дахиад нэг юм давлгаа гарч ирсэн үргэлжилж байгаа үеийн л гэж ойлгож болох гэдэг. За 2018 оны үзүүр төрүүн дээр нь шүү дээ тий. Увс аймгийн болон Архангай аймгийн хоёр бүх үлдсэн. За тэгэн гол Архангай төрүүлэх юм бол 17 болох гэдэг. Увс аймгийн бүх төрүүлэх юм бол статистик тэнцэх гээд идэг тий. Тэгэнгүүт бид нар чинь энэ статистикийг харахтаа яг нөгөө төрүүн жишээлбэл 15 байгаад одоо үзүүр нь 16 байгаад тэнгууд төрүү бүх нь 20 одоо үзүүртэй байсан ч гэсэндээ нөгөө тал нь үзүүрийн хувьд бага байсан ч гэсэндээ төрүү гэдэг статистикийн хувьд те дээр нь ороо бичигдээд байгаа шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй. За тэгэнгууд л эн чинь айгүй хэвчтэй надад бас 2018 надад 16 төрүүлсэн Архангай аймгийн одоо хариатныг бүх гарч ирээд идэг. Нөгөө талд 15 төрүүтэй байгаа Увсын хариатныг бүх гарч ичээд идэг. Тэгэхээр эн чинь зөвхөн өөрийн амжилтаас гадна эн чинь нутаг усныхаа тэр 100 жилийн түүхийг урагшлуулах уугүй юу гэдэг тэр том хариуцлагатай барилтаа. Улсын наадмын үзүүр төрөндөө бас яригддаг байх нь байна. Бидэд анзаардаг байх те. За тэгсэн чинь тэр хоёр бүх нь хийн гэхээр заяа. Архангай аймгийн нөгөө хүчит авраг болох Санжаадан бавраг үзүү төрөндөө гараад ирсэн. Нөгөө талаас нь Улсын арслан Намсрааживын Батсуур гараад ирсэн байна. За ингээд энэ хоёр хүчтэн Улсын баяр наадмынхаа үзүүр төрөн дээр ийм хариуцлагатай барилдааныг хоёр талд хийх гэдэг. Хувь карьераас гадна цаана маш том бас статистик яваад байгаа. За энийг харах юм бол яг түүх талаас 1922 оны ардын хувьсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 хүртэл буюу Домогт хорлоогийн Баян-Мөнх аварга анх төрүүлэх хүртэлх 46 жилийн хугацаанд нэг ч удаа төрүүлж байгаагүй одоо Увс аймгийн бүхчүүд хэдий ч гэсэндээ 16 удаа одоо төрүүлсэн амжилтаар Архангай бүхчүүдтэй яг энэ наадмаар тэнцсэн гэж үздэг. За 2018 оноос хойш увсчууд 3 төрүү нэмж авснаар одоогийн байдлаар нөгөө 2 дугаар байранд яваа Архангай аймгаас 3 төрүүгээр илүү болоод нийтдээ 19 төрүүтэй болж аймагуудын жагсаалтыг тэргүүлж гисэн амжилтын эзэн болж байгаа юм. Тэгэхээр агуу хорлоогийн Баян-Мөнх аваргын талаар ярих нь бол илүүц. Харин Увс аймгаас Баян-Мөнх аваргаас өөр төрүүлсэн бүхчүүдийн талаар цааш нь үргэлжлүүлье. За тэгэхээр би нөгөө наадмыг 2018 оны наадмыг тэнд үлдээчлээ шүү. Хин төрүүлсэн тодорхойгоор үлдээчлээ. Тэгин уудлаа түүхийг харах юм бол Баян-Мөнх аваргаас одоо өөр төрүүлсэн хоёр дахь одоо том аваргын хувьд гэх юм бол Балжин нам аварга. Тэгэхээр Балжин нам аварга бол үндэсний бүхийн маргахааргүй одоо томоохон аварга төдийгүй дэлхийн дэвжээнд бас алдартай бүх гэдгийг онцлох ёстой. За түүний амжилтуудыг нь харах юм бол шүү дээ. Саам бүхийн дэлхийн 3 удаагийн аварга. За Сумо бүхийн дэлхийн аваргын мөнгө хөрөл медальтай. За 1989 онд Жудо бүхийн дэлхийн аварга шалгалт тэмцээнээс эх орондоо анхны медалийг авчирч ийсэн. Анхны мөнгөн медалийг авчирч ийсэн те. Алдар тамирчин. Дэлхийн аваргаас гэсэн. Тий. 89 онд байхгүй. Нөгөө нэг Жудогийн бишээ Олимпийн мөнгөн медаль анхны мөнгөн медалийг ч юм бол мөнхөд аварга авчирч байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь дэлхийн одоо Жудо бүхийн аварга шалгалт тэмцээнээс мөнгөн медалийг авчирсан хүн маань одоо Балжин нам аварга бол таарж байгаа байхгүй. За тэгээд Балжин нам аваргын хувьд болохоор 1988 оны Сөүлийн Олимп, 1992 оны Барселоны Олимпиад Жудо бүхийн төрөлд эх орноо төлөөлөн бас оролцож байсан. Хэрвээ 1989 оны 84 оны Лос Анжелесийн Олимпиад манайхан Жудо бүхийн төрөлд хэрвээ орсон бол медаль хүртэх боломжтой тамирч тийм нэг гэж зүйсээр хэлэх ёстой. За аварга маань үндэсний бүх болон Жудо бүхийн төлөөр олон шилдэг тамирчин бэлтгэн гаргасан бас шилдэг дасгалжуулагч сургууль хүмүүж өгч хүн гэдгийг дурдах ёстой. За үндэсний бүхэд гаргасан амжилтуудын хувьд гэх юм бол улсын наадамдаа нэг төрүүлсэн, 2 удаа үзүүлсэн, нийтдээ 14 удаа шүүгөрсөн. Цагаан сарын барилдаанд 1 удаа төрүүлж, 3 удаа үзүүлсэн гайхамшигтай амжилтын эзэн. За Увс аймгаас төрөө хүртсэн 3 бүх бол Улсын арслан Ганбат арслан 3 дахь бүх нь шүү. 3 бүх ш. Одоо нөгөө Баян-Мөнх аварга, Балжин нам аварга, тэгээд 3 дахь нь Ганбат арслан орж ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт бид өмнөх дугаараар нөгөө 6 залуу зааныхаа нэвтрүүлгийн төгсгөл дээр Ганбат арслангийн хэрхэн төрүүлж тэр хэрхэн битэл гимтэл те энэ болгон сэтгэл зүй энэ бүх зүйлсийнхаа араас гарч ирж байгаа вэ гэдгийг нь ярьсан маш гайхамшигтай дугаар болсон. Тэгэхээр 6 залуу зааны маань хамгийн отхон заан гэдэг тэрээр 2010 онд өсгөө аваргаар буюу Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат өсгөө аваргаар даван төрүүлж улсын арслан цолыг хүртсэн байгаа. Ингэхдээ 9 даван төрүүлээд улсын арслан гэдэг цолыг хүртсэнийг бид мэдж байгаа. Яа харахгүй Монгол бүхий маань хүч арслангуудын нэг. За харин 4 дахь төрөв буюу те Увс аймгийн 4 дахь төрөв гэх юм бол Увс аймгийн баруун төрөн сумын харьяат Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнх бат буюу бид бүхний нөгөө бор аварга гэж нэрлэдэг. За баг манай аваргуудын хамгийн ерөөдөө зөв биеийн хувьд хамгийн жижиг биетэй байж магадгүй гэдэг шүү дээ, тэ. Гэхдээ бас маш их хүндлэгдсэн сайхан аварга шүү дээ. Тэгэхээр энэ аварга маань одоо Увс аймгийн төрөв хүртсэн бүхчүүдийн 4-р орж ирж байгаа юм.
саяхны одоо мөнхөд авраг маань шүү дээ. Тэгэхээр үндэсний бүхий авраг цолтнуудаас биеэр хамгийн жижигч байж магад. Гэхдээ бие жижиг бэлчээр том гэдгийн том тод жишээ болсон бүх. Одоо цагийн бүхчүүдээс хамгийн жодогтай бүх гэж бас түүнийг олон хүмүүс хэлдэг. Уран дайчин хурц барилдаанаар бүх сонирхчдын хайрыг татсан ийм аврагаа. Анх 2009 он тэрээр бүх цэргийн наадам төрүүлж цэргийн арслан цол хүртсэн жилээ. Улсын наадмын 5-ын даваанд Ховд аймгийн харьяат улсын зам Бат зоргийг давж Монгол улсын начин цол хүртчихийж. Ингээд жил алгасалгүй наадам болгон цолоо ахиулсныг харахад аргагүй хурцтайчин барилдаантай энэ бүх гэдэг нь тодорхой байдаг. За 2009 онд одоо 5 даваад улсын начин болчоод 2010 онд бас 6 даваад улсын харцаг, 2011 онд улсын наадамда 10 даван төрүүлж улсын авраг цол хүртсэн байдаг. За 2011 онд мэдээж бэлтгэл сайн байснаас гадна түүний хувьд үнэхээр наадмын одон гисэн жил байсан гэдэг 2011 оныг. За энэ наадам бол яг аргагүй ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэгшөө наадам. За энд 1024 одоо хүчтэн барилдсанаас за 5-ын даваанд Арслан Сүмбэг, 6-гийн даваанд аймгийн Арслан Цогт баярыг, цог баярыг, 7-гийн даваанд Архангай аймгийн Булган сумын харьяат улсын зан одоо улсын гард болсон байгаа Аргачааг, за 8-ын даваанд шинээр улсын зан золны болцол хангасан Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн Арслан Монгол улсын 22 дахь авраг Чимэг Дэрэгцэнгийн Санжаа дамбыг, 9-ийн даваанд Говьлтай аймгийн Цээл сумын харьяат улсын Өсгөдөр начин Жанцангийн Бат Эрдэнэийг, 10-ийн даваанд Сэлэн аймгийн Мандал сумын харьяат шинээр одоо улсын арслан цолны болцол хангасан Монгол улсын начин байсан буюу одоо Монгол улсын 21 дахь авраг гэдэг Гунаач авийн Эрхэн баярыг тус даван төрүүлж Монгол улсын 20 дахь авраг болсон түүхтэй. Тэгэхээр цагаан сарын барилдаанд бол тэрээр нэг төрөв, нэг үзүр хүртээд байгаа. За мөнхөд авраг бол төрүүлж үзээгүй томоохон барилдаан бараг байхгүй. Заал тэнхэмд болж байгаа чансаа өндөр барилдаанууд ихэнхт нь төрүүлсэн ийм аврагаа. За түүний араас одоо Увс аймгийн одоо бөхчүүдийг залгамжилж гарч ирэх дараагийн авраг нь гэх юм бол Монгол улсын хүчит авраг Пүрвийн бүрэн төгс залгамжлан гарч ирж байгаа. Бас л жудагтай сайхан авраг гэхдээ хинж марахгүй. Анх 2012 онд 24 настайдаа аймгийн арслан цолтоо анх төрүүлж ийсэн. Аймгийн арслангаас төрүүлж ийсэн. Энэ бол бүр том сенсац. За тэгээд олон монголчуудын манд гайхшруулсан энэ сайхан наадмын эзэн. За манайхан сандживэл баг бүх тэр нөгөө нэг төрүүлдэг жилээ бүх уучраад харсан бүхчүүдээ те мордох мэхээр хайж төрүүлдэг. Анх төрүүлснээс хойш дахин одоо төрүүлж чадахгүй байсараад 8 жилийн дараа дахин төрүүлээд Монгол улсын авраг хэмээх цолонд хүрсэн байдаг. За тэгээд түүний араас Увс аймгийн бүхчүүдийн маань энэ одоо аврагуудын залгааг үргэлжлэж авч явж байгаа. Дахин нэгэн шинэ тодорч гарч ирж байгаа домогт авраг бол яа харахгүй Монгол бүхий маань одоо цагийн үндэсний бүхий маань ноён оргил болох Намсраа жавийн Батцуур авраг. За тэгэхээр өнөө цагийн үндэсний бүхий ноён оргил гэж түүнийг хэлж болно. Орой дээр яа харахгүй заларч байгаа энэ эрхэм. Ингэж хурдцтай хөгжиж байгаа үндэсний бүхий төрөлд улсынхаа наадам 4 удаа төрүүлнэ гэдэг бол одоо цагт яа харахгүй дархан аврагуудын хийж чадхал зүйл гэдэгтээ хинч маргахгүй. Дархан авраг цэрэн тогтох, дархан авраг Гэлэг жамцын Өсгбаяр хоёрын араас одоо 4 удаа төрүүлсэн 3 дахь авраг нь болж бичигдэж байгаа. За тэгэхээр түүний одоо өвөөгийн талаар ярих юм бол бид бүхэн бас урьдан дурдсан да. Гэлэг гэж улсын начин бий. Маш уран барилдаантай хүчит начин байгаа. Тэгэхээр Жотон Гэлэг хэмээх энэ начин бол түүний өвөө. Түүний араас одоо Гэлэг начингийн хувьд чинь бас олон хүчтэнгүүдтэй яг нэг цаг үед байсан. Тэр хүчтэнгүүдийг нурааж явсан хүчирхэг начин шүү дээ. За тэгээд Жотон Гэлэг начин. За түүний Жотон Гэлэг начны хүүн болохоор улсын харцаг Намсраа жав. За Намсраа жавийн хүүн болохоор Намсраа жавийн Батцуур дархан авраг байхгүй. Тэгэхээр өвөө, аав, хүү 3 дараалаад улсын хаан үндэсний баяр наадмын бас ийм томог болсон сайхан одоо бүхчүүдийн цолыг бичиж яваа ийм хүмүүс. За Гэлэг начингийн хувьд бас их онцлогтой. Гэлэг начин 1950 онд ардын хувьсгалын 29 жилийн баяр наадмаар 4-ийн даваанд улсын зам Балбарыг давсан. Тэгэнгүүт 5-ийн даваанд одоо нөгөө тухайн үедээ дийлдэшгүй байгаа Шарвын Батцуур аврагыг тэгэнгүүт тухайн үед чинь Шарвын Батцуур авраг чинь 2 дараалал төрүүлсэн, 1 удаа үзүүрлсэн ийм том амжилттай байж ах үед нь түүнийг барьцгүй тоогдох мэхээр хаяад Өсгөдөр чимэгтэй улсын начин цолыг хүртсэн. Үүнийгээ бэлгшээгээд ачхүүдээ те Батцуур аврагын нэрийг хайрлсан байдаг. За түүний ачхүүч өвөө болон аавынхаа цолыг алгасан үндэсний бүхийн оройн дээд цолонд хүрсэн байгаа. Ийхүү одоогийн байдлаар үндэсний бүхийн дархан авраг Батцуур нэртэй одоо ер нь үндэсний бүхт бол 2 авраг байдаг гэж болно те. Шарвын Батцуур авраг, Намсраа жавийн Батцуур авраг. Хоорондоо баг ингээд 60 жилийн ч юм уу баг ялгаатай байгаа ч гэсэндээ 50 60 жилийн ялгаатай байгаа ч гэсэндээ үндэсний бүхт маань Батцуур хэмээх нэртэй ийм 2 хүчтэн байна. Тэрээр экспортоор хичээлж хагаад
Тэгээд тэрнийхээ ачаар одоо яг энэ үндэсний бүхийхэн энэ агуу их удмыг үргэлжлүүлнэ. Мөн мэдээж нөгөө нэг экспортоос хичээлжсэн учраас түүний тарих сэрэг, ухаантай, уран барилдаанаа аргагүй ялгардаг. Тэгэл ухааны хүндээ гэж яг аргагүй манай бүх сонирхчид хэлдэг шүү дээ, За ингээд ерөнхийдөө Увс аймгийнхаа талаар одоо ярьж байгаа ингэж гарч ирж байгаа аваргуудын талаарх яриаг өндөрлөе. Ер нь бол харахад бол аймаг болгон өөр өөрийн онцлогтой байсан бол Увс аймгийн хувьд ямар онцлогтой юм гэхээр нийт 19 төрөг 6 бүх хүртсэн юм байна. Тэгэхдээ 6 бүхийн 5 нь авраг цолтон. Бүр 5 дотроо 2 нь Монгол улсын дархан авраг цолтон байна. За тэгээд Хорлоогийн Баян-Мөнх авраг бол үнэхээр дархан авраг нь мөн. Тэгээд Намсраажийн Батсуур бол дархан авраг нь мөн. За эргүүлээд хэдүүлээ яг нэвтрүүлгийн төгсгөлд 19 төрөг нь эргүүлээд санах юм бол дархан авраг Хорлоогийн Баян-Мөнх нийтдээ 10 төрөг хүртсэн. 1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987. Ингээд Хорлоогийн Баян-Мөнх хэмээх энэ домогт авраг бол анх төрүүлсэн жил нь 68 он, дахиад төрүүлж байгаа жил нь 87. 19 жил. Тэгэхээр чинь баг 20 жилийн хугацаа байна гэсэн үг шүү дээ энэ хүн. Анх төрүүлснээсээ дахиад 20 жилийн дараа гэхэд төрүүлж гинэ гэдэг чинь энэ хүн бол үнэхээр харьшгүй хүчтэй. Яг тийм. Бид бүхний үндэсний бүх юм маань үнэхээр 100 жил яригдах үз ийм домогт авраг бол Хорлоогийн Баян-Мөнх авраг. Тэрээр Увс аймгийн төрөв хүртсэн бүхчүүдийнхаа 19 төрөөнийх нь 10-ыг өөрөө бичсэн ийм хүн байгаа. За үүний араас 1991 онд Балжиннэм авраг төрүүлж байгаа. Нэг удаа төрүүлсэн. Түүний араас Ганбат Арслан 2010 онд төрүүлсэн. За түүний араас улсын авраг Сүхбаатарын Мөнхбат 2011 онд төрүүлж байгаа. За түүний араас 2012 болон 2020 онуудад улсын авраг Пүрвийн бүрэн төгс 2 удаа төрүүлсэн байна. За энэний араас 2014, 18, 19, 24 онуудад төрүүлээд байгаа дархан авраг Намсраажийн Батсуур. Ингээд энэ аврагууд маань 19 төрөг Увс аймагт авчиржээ. За түүний араас үзүүр нь 5 бүх үзүүрлсэн гэж тооцож болно. За үүнээс бол одоо дархан авраг Хорлоогийн Баян-Мөнх болохоор 1965, 1967, 1974 онуудад 3 удаа үзүүрлсэн байна. Улсын арслан Мөнгөн арслангийн хувьд болохоор 1982, 1984 онуудад 2 удаа үзүүрлсэн. За түүний араас Балжиннэм аврагын хувьд болохоор 1989, 1994 онуудад 2 удаа үзүүрлсэн байна. Улсын гард ган тогтох 2000 он, 2002 он, 2004 онуудад 3 удаа үзүүрлсэн. За улсын авраг бүрэн төгс 2015 онд 1 удаа үзүүрлсэн байх нь. Тийм. Тэгэхээр одоо үзүүрлсэн бүхчүүдээс харахаар одоо жишээлбэл Намсраажийн Батсуур авраг чинь үзүүрлсэнд орж ирэхгүй байгаас. Тийм байна. Тэгэхээр чин 2014, 18, 19, 22 хоёулаа нөгөө урд нь Төв аймгийн Сэргэлэн сум яриад гэдэг Афганистанд ингээд Сүхбат авраг чинь бас л ялгаа байхгүй үзүүр төрөн дээр гарч ирсэн бол тэрний амжилтын статистикт үзүүрлсэн гэдэг статистик байдгүй шүү дээ. Гарч ирсэн л бол төрүүлдэг. Тэр хүн дээр ялагчийн сэтгэхүү Тэрнтэй адилхан Намсраажийн Батсуур авраг бол ингэж 4 удаа төрүүлэхтэй бас үзүүр гэсэн амжилт нэгч байхгүй байна. Тэгэл ерөөсөө байнга гарч ирсэнд бол ялсан гэдэг тоог л өөр төрөө нэмжийдэг. Ийм аврагууд юм байна. За ингээд одоо яхахгүй үндэсний бүх юм маань энэ домогт аваргуудаар бишгдэж байгаа. Бас нэгэн статистик бол яхахгүй бид нар яг өмнөх дугаарыг эхлэхэд хэлсэн шүү дээ. Биднийг одоо 21 аймаг гэдэг юм уу 330 сум гэж хуваасан болохоос бид хэд чинь ер нь бол нэг гэр бүл нэг монголч шүү. Одоо жишээлбэл энэ дээр харахад Хөвсгөл аймгийн бүхчүүд, Архангай аймгийн бүхчүүд, Булганы бүхчүүд гэж юм уу Ингээд зүгээр статистикийн тоо өөр тавигдаад байгаа боловч энэ маань өөрөө бараг л манай сайн ноёнхан аймгийн. Гэхэр чинь нэг нутгийн нэг одоо гарал угсаатай бараг нэг л хүмүүс байхгүй юу бид нар чинь. Зүгээр л одоо загас захааны хувьд хуваагдчихад байгаа болохоос биш. Тэнд ажиллаж байгаа, амьдарч байгаа одоо суурьшин байгаа ард иргэд юм маань одоо өв соёл, уламжлал, амьдрал ах уу бүх зүйл нь адилхан байдаг. Тэгээ байж идэл зөвхөн бүх гэлдгүү манай одоо хурдан морь 6 насны уралдаан улсын маань наадмын төрөө одоо юу гэдгийг аймагуд гэж ихсаах юм бол бас л манай Сүхбаатарт орнод энэ хэсэг маань бас л ялгаа авахгүй нэг бүс нутгийнхан тэгэл айрга одоо юу гэдгийг гаргахаас илүү одоо адуу малаа унгаа тэнхээтэй байлгах гэж айрга одоо юу гэдгийг гүү татахгүй байх жишээнийг л одоо хүчит адуунууд маань тэндээс гаралтай байх жишээнийг гих мэтчлэн за манай улсын мэрэгнүүд маань гэл ингээл ерөнхийдөө хүмүүс маань амьдралынхаа хэм маяг тухайн газрынхаа байгаль цаг уур онцлог энэ болгоноос шалтгаалаад гаргаж байгаа спортын амжилтууд нь хүртэл өөр байдаг. Тэгэхээр бидэнд бол нэг гэр бүл
бидний одоо наадмын ийм төрлүүдэд ийм одоо гарал угсаатай гэдэг юм ийм одоо засгийн нэгжээр хуваагдаж байгаа газрууд маань ийм жагсаалттай байдаг юм байна шүү гэдгийг л бид бүхэн хүргэсэн юм аа. За баярлалаа Ганууш. За баярлалаа. За одоо бид хоёрын дугаарч наадмаас нэлээд өмнө гарчих шинжтэй. Гайгүй ч өмнө 7 сар гаргаж гарах юм байна те. Юу н шахах шүү. Тэгээ хүмүүс энэ нэвтрүүлгүүдийг үзээд ерөнхийдөө нөгөө наадмынх нь өөр хороос Харин тий. эргүүлээд би бас нутаг усаа тий магадгүй ээж аваа багдаа үдчихсэн тэр наадмуудаа эргэн санаад эзэн нь бол эзэн шиг байгаарай л гэж хүсэх гээд байгаа. Бид нар нөгөө нэг бүгд хот руугаа ингээд юу гэдгийг хүн амынхаа бараг 50% жахуу тий худалчунд ингээд шигдсэн орон нутгууд маань эзгүй болдог. Түүнийгээ дагаад эзгүй байгаа нутгууд дээр магадгүй ингээд жоохон асуудлууд гардаг. Тэгэнгუთ бид нар зүгээр эндээс нэг фэйсбүүкийн цаанаас энд тэндээс ингээд нэг жоохон битсэн болоод ингээд эзгүй хайцсан хэрнээсээ тэгээд нэг юм эзэн гэдэг сэтгүүн дотор байгаад байдаг. Гэтэ биеэрээ эзэн байж чаддгүй нэг ийм юм айгүйх ажиглагддаг. Тийм учраас эх орондоо тэ төрлөх нутагтаа уул усандаа бас эзэн байгаад хүүн байгаад зорж очихтой хүртэлтэй юм мэддэг болоод очиороо л гэж хүсэж байгаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань Forward Motors болон Good Day Soju event гэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр 83.3 107 сталгоны од өндөр радиогоор хүрлээ. За Ганууш. Сайхан баярлалаа. За сайхан баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.